Дээрээс нь би танд одоо ингэ хэлэх үү. Би үндэсний хөгжмийн хамтлаг хийсэн. Тэгээ халтуур хийж гадуур явдаг. Тийм л. Чи надад өгөөд ерөөс нь халдуурн дээр таалтаагүй юм яамаа та. Айгуус багш нь очиод дуужсэн чи нэг тийм тохиолдол байдаг шүү дээ. Зөндөө байдаг тийм. Очиод одоо бид нар ч виз залуу биш дээ. Тэр чи 20 жилийн өмнө ч бас дуулдаг байсан. Тэгээд энэ тэнд бас нэг тоглолт моголтонд юу яагаад очихоор манай 2 дугаар курсээ охин очсон. 2 дугаар курс шүү дээ. Тэр бид хоёрын дуулах гэж одоо тэгээд загнуулж ирсэн нөгөөдх юм. Тэгтээ сайн дуучин болсон. Тэр үе чинь нөгөө гадаад дуу тахицуулдаг ресторан, Чингис ресторан гэдэг. Тэнд ингээд тоглож исэн. Тэгэл нөгөө уртын дуу би харт номероо тоглоод тэгэл уртын дуу хөөми моми гэсэн нэг тиймэрхүү одоо үндэсний хөгжмийн тэм жижиг хамтлагууд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг тоглож исэн чинь нэг нөхөр Монгол нэг ахгүй өрснө. Та нар ингээд хөөми гэл агуу гой гэл ингээд энийгээ жоохон тайлбарлаа тоглож байгаа ч. Тэгэх юм бол хүмүүс бүр илүү их сонирх нь шүү дээ. Хөөми ер нь яагаад агуу ингээд. Тэгээд нэг юм асуулт байсан. Тэгээд би асуулт хийх бодоод үгүй ер нь энд ерөөсөө тайлбар тоглолт хийх хэрэгтэй юм биш үү гэдэг санаа орж иж байгаа. Тэгээд хамтлагийнхнаасаа гуугаад тэгээд анхнаасаа бол мэдээж тийм чи ямар ч менежментийн ухаан байхгүй одоо тэгж амжилтанд хүрнэ мөрнө гэдгийг ч мэдгүй хамтлагийнхнаасаа гуйсан. Тэгээд үндэсний хөгжмийн тайлбар тоглолт гэдэг юмыг санаачилж хийя гэд 10 жилийн бүх сургуулиудаар хүүхдэд зориулсан. Одоо хөөми гэдэг бол хүний нэг хоолооноос 2 их шиг зэрэг дуурдаг юм аа. Үүгээрээ онцлог учраас ЮНЕСКО агуу гэдэг ингээд бичигдсэн юм аа. Одоо лимний битүү амьсгаа гэдэг бол ийм одоо дэлхийн өөр оронд одоо байдаг ч энэ Монголынх нь онцлог учраас ингээд ЮНЕСКОд бичигдсэн юм дэлхийн одоо соёлын үнэт төв байгаамаа гэдэг талаар ингээд танилцуулаад явъя гэдэг юм санаа төрөөд явсан. За тэгээд санаа төрөөд явах чинь одоо таны нэг асуулт руу буцаж орж ирэх гэж байгаа. Санаа төрөөд явахаар би хөгжимчин, дуучин, урлагийн одоо нэг юм бүтээгч байгаа, уран бүтээлч байгаа. Тэгэхээр тэрийг нэг уран бүтээлч байгаа юм чинь тэрийг яхад нэг менежмент хийхтэй, менежерлэх тийм дараагийн одоо надад шаардлага гарч ирж байгаа юм л да. За одоо энэ тоглолтыг хэрхэн яаж зохион байгуулах юм, эдийн засгийн хувьд яах юм, нөгөө одооний ярьж байгаа нөгөө маркетингийг хийх юм, одоо тэр тоглолт зохион байгуулах бусад одоо хүчин зүйлүүдийг хэн хариуцах юм гэдэг. Тэгээд тэрэндээ мэдээж ур чадвар янз бүрийн юм дутагдахгүй юу. Тэнгуут ерөн за эдийн засгийн чиглэлээр сурыг. Тэгээд энэ урлаг эдийн засгийн хоёрыг холбоод тэгээд холбосон дээрээ ард түмэн рүү ингэж хандсан одоо гүүрэн болъё. Энэ менежмент урлаг менежмент тэгээд урлаг ахаад одоо зах зээл рүү нийлүүлэх, зах зээл дээрээс хэрэглэгчид хүрэх юм одоо холбоос нь болоод байгээд тэгэнгүүт чинь шаардлагын улмаас менежментийн одоо мэргэжлийг сонгож авах шаардлага үүсээд тэгээд ингэж дараагийн сургуультай ясаж менежментийн ангид сургалсан. Дараагийн сурсан сургуулиуд нь Оросд бол их сургуулаад өгсөн тий. Тэгээд яг ингэсэн айгүй зарим шийдвэрүүд гаргаж ирсэн. Миний амьдралын одоо сонголтуудаа ч юм уу хөгжим төгсөөд тэгээд яг төгсөн жилдээ Оросын албаны улсын нөгөө улсын зарлалын тэтгэлэгт унсан. Тэгээ ахаад нэг л одоо нөгөөдхөө л юм. Дахиад нөгөө тойрон зүг рүү орно. Тэгээд одоо амьдралын тойрог руу дахиад орж ирж. За унсын чинь дараа жил бэлж байгаа дахиад өгнө гэдэг. Тэгээд тэр зүгээр байхгүй ахууднаас хувийн дээд сургуульд бизнесийн удирдлага, олон улсын худалдааны чиглэлээр сурч ирсэн. Тэгээд ер нь менежмент гэдэг юмтай тэнд танилцж эхэлж байгаа юм да онлайн гэж үзээд. За ер нь хүн чинь заавал ногоотой шүлийг нэгдэж номыг унших, онл гэдэг юм байх хэрэгтэй юм гэдэг юм ойлголт өгч. Тэгээд менежментийн чиглэлээр сурч эхлээд 2 дахь жилд нөгөө нэг Оросын холбооны улсын тэтгэлэг төлбөр зарлангууд нь өстой тэрэн дээр өстой нөгөө нэгний жилдээ унцсан хүн чинь 2 дахь жилдээ тэгэхээр нөгөө төгс бат болохын тулд тэр Оросоос хурж ирсэн хүмүүс, яамны хүмүүс нэлээд павер шалгалт авсан л та. Тэр чи яагаад Оросоос тийм асуулт агуулга юм асуулт ирсэн. Чи яагаад өөрийгөө явна гэж бодож байгаа юм бэ? Энэ мэргэжлэр соёл урлагийн менежер явна гэж бодож байгаа. Тэгэхээр би Монголын одоо соёл урлагийн хамгийн гуйган сургуульд нь одоо 8 жилээр төгссөн. Тэгэхээр би урлагаа мэднэ. Дээрээс нь би нэг юм төсөл хэрэгжүүлсэн. Менежментийг гадаалсан сая. Одоо Монголын нэг юм эдийн засгийн сургуульд сураад тэгээд менежментийг ингээд яг ингээд мэдэрж байна. Тэгээд төсөл хэрэгжүүлсэн. Одоо би менежментэж мэднэ. Одоо илүү сайнчруулах хэрэгтэй. Тэгтээ гадаалсан. Одоо урлагаа мэддэг. Ийм л хүн явахгүй бол өөр хин явах юм бэ гэж. Нэг иймэрхүү маркаар Путиний нэрмжид Оросын албаны улсын сургуулийн тэтгэлгийг авч ирсэн.
Şaranda baye dağın aralta Şavhalan sağı naran uhtalta Alın uğrayan sokakala Ağzın durere Haynadan olan erkim hunata abamına Эгэл хайртай. Эгэл харата эшимне Şaranda baye davın aralta Şaphalan sağı nara угталта Ийм сайхан хоолойтой хүн шүү дээ жишээ. За одоо ингээд хүүхдүүд мөхтөө тэгэл одоо ингээд цаг үе их явж байна. Жавхлан гэж юу нэг ямар нөхөр байсан юм бэ гэх тээ. Ямар ч байсан одоо тэгээ дуугаа үлдэх хэрэгтэй. Дуу нэг бичүүлээд үлдээ гэсэн бодтой байна. Үлдэх гэж ямар өгч чадах гэж байгаа юм шүү дээ. Тэр чинь Гояа тэгээд ядахна нэг юм. Тэгтээ тэгээ дуусах байхгүй юу чи. Чи продюсер гээд одоо тэг Москвагийн тэг сайтны тэг мундаг сургуулийн тэг продюсераад өгсөн. Жишээ чи Марин хураад өгсөн. Ми дуулаачаар 4 жил сураад тэр олон тодорхой үед чинь ардын жаргал сайхан тийм ээ. Ерөө багш Утнасан багш эдний байх үед ингээд шалгалт өгөөд гэсэн чинь чи айгуу сайн төгссөн шүү дээ. Тэгээ яг би чамайг нэг буруутгах юм аа. Яагаад хүн өөрийнхөө тийм ээ сайхан сургуульд төгсөж ирсэн тэр эрдэм ном одоо ингээд тэр продюсер юу гэдэг юм дээ тэр. Тий, продюсер. Тэгээд соёл урлагийн менежмент юм л та. Менежмент гэдэг энэ нүрээ ордог чинь маш зүв байхгүй юу? Одоо чи би өөрөө мэрэгжлийн багш болохтой зэрэг мэдээж хэрэг за дуулаач бол тодорхой хэмжээнд ингээд орхицсан байна чи тий. Гэхдээ энэ тэнд дуулаад би чи бас шагнал магнал даваад байсан юм. Гэдэг ч гэсэн одоо энэ соёл урлагийнхаа юу ингээд орж ирж байгаа шиг сайн байхгүй юу? Сая соёл урлагийн менежмент гэдэг чинь бүх юмыг мэддэг байж тий. Тэр дуучдынх нь мэддэг, хөгжмийн мэддэг тийм ээ. Тэгээд л бүх юмыг нэг мэдчихэл тэр юмыг чинь босох байх л да. Тийм учраас цаанаасаа ингээд нэг өгөгдсөн юм болоо даа л гэж бодож штэ.